За би 2013 онд нийгмийн ухааны багш идэг байлаа. Тэгээд хамтран ажилладаг нэг багшаас мань зүгээр санаандгүй юм ярьж суужгаад багийн засаг дарга төсөлтгөө гэдээ надад санал тавьсан. Тэгэхээр энийг нь би нөгөө өөр амар сериосныг хүлээж аваад тэрэн дээрээ зүгээр ингээл би ч нэрээ өстой өөрчлөлтийг хийж чадсан шүү. Залуу хүн гэж жохмол би залуу хүн гэж ерөөсөө юу ч бодлохгүй шууд ерөөсөө яваал орсон. Тгийгээл яваал орсон. Тэгээд тухайн үед л хэдийгээр би тэр баг дээр амьдардаг байсан ч гэсэн те ерөөсөө тэр нөгөө нарийн асуудлуудаа хязгаарч бодож үзэж байгаагүй. Тэгээ тэр баг дээр өөрийнхөө ерөөсөө тэр үзэл бодлоо илэрхийлж эрдийн нийтийн хурал гэж юу бол би ч мэдэхгүй. Шууд л явж ороод л стажик загнуулсаар байгаа л тэр хурал дээр унссан. Тэгээд унаад ямар ч лсэн ёо энэ ч амар юм байдаг юм бэ зүгээр мөрөөрөө ажиллаа хийгээл нэг хэсэг бол зүгээр мөрөөрөө багшаа хийгээ авсан. За тэгэл ер нь бол сүүлийн хэдэн жил иргэний нийгмийн байгууллагуудтайгаа жоохон хамтран ажиллаа, тэнд идэвхтэй жоохон яваад бас ингээд иргэн тойрныхоо орчин тойрныг судлаад жоохон оролцооны ажлууд ингээд хийгээд хүмүүстэй уулзаад яваад ирсэн чинь ер нь бол бас яг баг дээр би ажиллах хэрэгтэй байна гэдгийг эргээд ингээд сандс ирсэн. Тэгээд сая өнгөрсөн онд багийн иргэдийн нийтийн хурал боллоо л доо. Тэрэн дээр ер нь бол би багийн засаг даргад нэр дэвшнэ гэдгийг бол шийдвэрлээд орсон. Ямар ч лсэн тухайн үед тодорхой хэмжээгээр бас нэг юм хийсэн, иргэдийнхээ оролцоог ингээд тодорхой хэмжээгээр иргэний нийгмээр оролцсон, иргэдээ мэддэг болсон байсан болохоор гарчгай сонгогдоод ингээд гарчгай. Түүний дараа олонгууд манай найзууд маань надад хэлж байгаа байхгүй. Хүүшээ энэ багийн иргэдийн нийтийн хурал дээр чинь бид нар ч ста нэрэ тэгж ирэлтэй, тэнгиж ирэлтэй жиг гал гардаг юм байна шүү дээ. Айгуу сонирхолтой байдаг юм байна. Анх удаа хурал сууж мууж үзэж гин. Уг нь бол бидний үеийнхэн чинь нэлээд 30 гарчихсан те одоо баг хөдөлжин төж төгөж аваад гэдэг юм уу. Тэг эдийн өрдөө хүртлээ би багийн эрдийн нийтийн хурал үндсэндээ сууж үзег байгаа байхгүй манай найзуу те. Гэтэл би өөрөө олонгууд өмнө нөгөө 18 жилийн өмнө явж ороод унчихсан хүн байгаа шүү дээ. Тэгчгээд багийн эрдийн нийтийн хурал ер нь айгүй чухал юм байна шүү гэ. Ботсон ирнэ ерөөсөө тэрэн дээр үйлдэл хийж байгаа юм байна. Тэгээд үйлдэл хийхгүй ингээл мөрөөрөө ажиллаа хийгээд явж байгаа л те. Ядчил хажууд байдаг найз нөхдөд хүртэл аливаа тэр багийн иргэний нийтийн хурал юм чухал юм шүү гэдгийг ерөөсөө тайлбарлаж байгаагүй. Тэгээд эргэн тойронд яана хэдүүлээ нэг энэ тоглоомын талбайн хашааг ингээд нэг янзалж байсан те. Ингээд нэг энэ орцоо ингээд цэвэрлэжсэн. Орцоо нэг ингээд өөдөнд аччихсан ингээд зөндөө ярьдаг хэрнээ хизээж тэрийг нэг үйлдэл болгож ингэж гаргаж байгаагүй юм гэдэг. Тэгээд одоо ботход одоо бол би тодорхой хэмжээгээр багийн засаг даргаар сонгогдоод ингээд ажиллаад эхэлж байна. Ард иргэдээ эрэгтэйгээ уулзъя. Тэгээд иргэн болгон багийн иргэдийн нийтийн хуралдаа очиод саналаа хэлээд тэрийг ингээд бүгдээрээ хэлэлцээд стажинкэн нэгээр алган дээр дэлгэж тавьж гад ингээд тал талаас нь хэмэлж байгаа болохгүйгаа ярьж гад асуудлаа шийдвэрлэж болох юм байна гэдгийг ер нь бол олж харсан. Тэгээд энэ зүйлийг л бас яг адилхан бусад хүмүүст олж харуулахын төлөө ажиллахыг хичээж байгаа. Өөрчлөлтийн төлөв дуу хоолой гэдэг бол нэг л өдөр хүчрэхийг баатар ч юм уу тэр гарч ирээд бүхнийг алга эргүүлсэн юм шиг өөрчлөхийг хэлэхгүй. Энэ бол зүгээр иргэн бүр хинж байсан өөрийнхөө амьдарч байгаа орчны төлөө зөв зөвлөгөө дуграад тэрийгэ хийгээд үйлдэл болгоод оролцоод явж байгаа нь энэ бол өөрчлөлт. Тэгээ энэ оролцоог л одоо хүн болгон бие биендээ дамжуулж бие бинийгээ татан оруулж тэр оролцоонд нэгдүүлдэг хүн болго оролцох хэрэгтэй юм шүү гэдгийг бас ингэж ойлгуулдаг байх нь өөрчлөлтийн төлөө дуу хоолой юм уу гэж бодож байна. Эмэгтэйчүүдийн манлайлалын сүлжээнд бол нэгдснээр маш их одоо урам зориг гэрч хүчийг авч бас цаашаа дарах ажиллах арга барилаа тодорхойлж байна. Тэгээд төлөвлөгөө юмнууд маань бас их тодорхой болж байна. Эмэгтэйчүүдийн сүлжээг бол би одоо зорилго нэгтэй эмэгтэйчүүдийн их санааны нэгдэл гэж би харж байгаа. Тэгэхээр энэ зорилго нэгтэй бүсгүйчүүдтэйгээ нэгдэж бие биенээсээ урам зориг авч эрч хүч авч цаашдын одоо зорилготойгоо бас зорилготой бие бинийгээ дэмждэг те ийм нэгдлийн бол үүсч ин гэж би харж байна. Тэгээд энэ эмэгтэйчүүдийн сүлжээ байгууллагаас миний хувьд маш их одоо урам зориг авч ирээдүйд мэдээж бид нар улс төрийн түвшинд ялангуяа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд бие бинийгээ дэмжиж хамтдаа очих хэрэгтэй байна. Очиж чадах нэгнийгээ бас дэмжих хэрэгтэй байна гэдгийг маш сайн ойлгож авлаа.